I don't think like that, she says to me. I can't help but feel the subtleties. So if it all expires, I guess the date's not what it seems. But I can't help it, boy, she says to me. I'm not sure I truly gave my best. Made a home but still feel like a guest. And if I've made just one mistake, it's not speaking with my chest. And maybe I'll just cry a little less. The tension, headaches always get to me. Often leave me dazed and wondering. So do you mind if we rewind? 'Cause my mind's on other things, but I'm not sure you'd find them interesting. And maybe I should. Одоо ажил руу явж байна. Чи юу хийж байгаа? Stand up сэрч байна. Яа. 8 сард ингээд ийм завгүй байдаг дээ. Хамаг хөдөлгөөний юм заадаг. Манай яг өндө офисын байдал яг юм. Тэр нөө шимшгээр гараад гоё өгдөггүй шүү дээ. Болоо. Тэр яатсан. Болж байна. Тэгээд ажил тарах гэж байгаа учраас би та хэдэд ажлынхаа ширээг танилцуулъя. Энэ ногоон цай, бичих цаас, үзэг бал энэ зургийг болохоор манай ээж надад зураад өгч ирсэн. Тэгээд энэ болохоор манай эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2021 оны төгсөгчдийн надад бэлгэлсэн ийм зураг байгаа. Тэгээд зуруулсан юм билээ. Энэ дээр болохоор Our Bad Girl from WLP Chord 7 гэх өгсөн манай бүгдэнд нь юм хийж өгсөн. За энэ болохоор миний дөнгөж саяхан шинээр авсан bullet journal Buja with Ciel гэдэг энэс авсан. Тэгээд анх удаа bullet journal хэрэглэж байгаа болохоор амар гоё байгаа. Тэгээд энэ болохоор лаптоп. Тэгээд энэ дээр ингээд янз бүрийн стикертэй нүглөгийн стикер энэ амлий. Тэгээд энэ болохоор ингээд цэнэглэгч нар. За энэ болохоор миний усны сав. Энэ бүр 1.1 литр хэмжээтэй. Тэгээд аюу амар усны сав билээ. Энэ дээр болохоор яг ууж байгаа аяг маяга тавьчихдаг. Чихвч утас. Энэ болохоор юм плант. Гэтэ манай ажлын урамлуудыг ер нь бол бат эргэлэх дандаа усалдаг. Тэр дээр нь манай ажлын ренжим байна. Одоо би Одоо чи гоё өрөөгөө танилцуул. За энэ манай хорлын өрөө байсан. Best гэж уусаа хорлын өрөө. Тэгээд энэ олон интервью selection дээр хийдэг хөтөлбөрүүд ихэ. Тэгээд өөрөө бид нар энд видео production хийж байгаа. Жижигхэн бичлэгүүдийг in house production хийж гаргаж байгаа. Тэгээд видеоны гэрэл байгаа. Тэгээд энэ Godox гэдэг Юу гоё. Энэ нэг бууруулагч авч тавьж чадаагүй. Гоёхоо утаар төдөө давцсан байгаа нэг Godox-ийн гэрэл байгаа. Тэгээд тэнд бас Godox-ийн SFP гэрэл байгаа. Тэнд бас энэ ажлтай дээр продюсер гэхлээр Дэвэрсэн мандагийн хөтөлбөрийн шүүтинг хийсэн stand юм байна шүү. Энэ байна. Тэгээд энэ амин хөрх мас. Тэгээ энэ найрлагчийн санал. Найрлагчийн санал. Тэнд миний хамгийн гоё талаар юуны дизайн drawing гэдэг. Тэгэхээр одоо дараагийн гарч байгаа видеонууд маань дээр гоё step wise тийм видеонууд гарах байх. Чанартай.
Тэгээ бид нэр одоо ингэ төхөөрөмжөд аваад суралж байгаа. Тэгэхээр Аминач гэсэн өөрсдөө хийх болно. Тэгээд бидрээр бичлэг хийх байгууллага Бичлэг хийх байгууллага юм уу хоо холбогдоорой. Хамтраад бид бас видео хийх сонирхолтой хүмүүс ахын болохоор интернет видеонууд дээр аваад ажилуулад явж байгаа шүү. Одоо байгаа хөрөмжүүд нь 2 гэрэл 1 сандал байгаа. Тэнд стабилайзер байгаа. Манайх нэг өөрсдөө 2 камертай. Тэгээд ингээл энэ хаус жижигхэн видео продакшн гэдэг. За би болохоор Зориг санд яг 2020 оны 10 сараас хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн. Яг одоогоор болохоор эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр болон байгаль орчны манлайллын хөтөлбөрийг зохицуулж ажилладаг. Яг одоо болохоор нээлттэй зарлагдсан байгаа нь болохоор эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр байгаа. Тэгээд 9 сарын 8-наас байгаль орчны манлайллын хөтөлбөрийг зарлана гэж бодож байгаа. Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр нь болохоор Австралийн засгийн газрын санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг хөтөлбөр байгаа. Тэгээд яг ганц гол одоо шаардлага нь болохоор Австралид магистр юм уу доктор хамгаалсан байх хэвээр. Тэгээ миний бичлэгийг үзэж байгаа хүмүүсээс Монголд амьдардаг Австрал магистр доктор хамгаалсан. Тэгээд энэ хөтөлбөрийг илүү сонирхож байгаа бол яг apply хийгээд өргөдлөө өгөөд үзээрэй. 8 сарын турш үргэлжлээ. Тэгээд 7 хоног болгон бараг яг ажлын бос цагаар аюу сонирхолтой яг манлайллын ур чадвараа нэмэгдүүлэхээр хүүхний ингээд зохион байгуулалтаа ингээд нэмэгдүүлэхээр тийм гой хичээлүүд 7 хоног болгон ордог. Өмнө нь болохоор яг Австралийн тэтгэлэг хөтөлбөрөөр Австрал руу магистр юм уу доктор хамгаалсан хүмүүсийн хөтөлбөрт оролцож болно гэдэг шаардлага байсан. Тэгээ одоо болохоор тэрийгэ болоод зөвхөн одоо заавал Австралийн тэтгэлэг хөтөлбөрөөр биш өөр хуваарьж байсан болно, өөр тэтгэлгээр явсан ч гэсэн болно. Зүгээр л Австралид магистр юм уу доктор хамгаалсан хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тэгээд та тийм хүн мэдчихвэл бас ингээ хуваалцаарай. 9 сарын 1 болоход их хүүхдүүд ингээд хичээлдээ бэлдэж байгаа шиг манай Зориг сангийн хамт олон ч гэсэн 9 сар ингээд өгөхөд ирэхээр бас хөтөлбөрүүдэд бэлдээд ер нь айгуу загуу яг хичээлийн шинэ жилдээ бэлдэж байгаа юм шиг. Нөгөө зохицуулдаг хөтөлбөр маань болохоор байгаль орчны манлайллын хөтөлбөр байгаа. Тэр нь болохоор 9 сарын 8-наас олон нийтэд зарлана гэж бид нар бодож байгаа. Бас яг 8 сарын турш үргэлжилдэг. Тэгээд 21-с 25 насны бакалаврын зэрэгээ хамгаалсан одоо Монголд ажлын гараа эхлээд удаагүй байгаа ингээд залуу тийм одоо бидний үеийн хүмүүс ингээд 20-с 25 оролцогчдыг сонгон шалгаруулад тэгээд хоорондоо бас гой 7 хоног болон гой сонирхолтой манлайллын ур чадвараа нэмэгдүүлэх хүний зохион байгуулалтын гой хичээлүүд 7 хоног болгон ордог. Ер нь ингээд Зориг сангийн ихэнх хөтөлбөрүүд дээр болохоор бид нэр яг оролцогчдороо ингээд 4-5 уулаа хуваагдаад тэгээд нийгэм хандсан бичил төслүүд хэрэгжүүлдэг. Одоо л яг Зориг санд нэлээд бол 5-6 бараг 6-7 хөтөлбөрөөр зарлагдсан байгаа. Тэгээ удахгүй ч гэсэн ер нь ингээл нэмэгдэл зарлагдаад байх болно. Яг л бид нар жилдээ 14-с 16 хөтөлбөр зарладаг учраас манай яг ажлынхны нэг 30-40% нь ер нь бол яг офсарууд ажиллаж байгаа. Тэгээ ихэнх нь болохоор ер нь бол яг гэрээсээ ажиллаж байгаа аахгүй юу. Бүх хөтөлбөрийн зохицуулагчид маань байхгүй байгаа учраас би яг өөр ажлынхаа хичээлийн зохицуулдаг хөтөлбөрийн тухай хальт бас дурдчихъя. Энэ нь болохоор орон нутгийн байгаль орчны манлайллын хөтөлбөр байгаа. Rural Environmental Fellowship Program гэдэг. Тэгээд яг орон нутгад тогтмол амьдран суурьшдаг 22-оос 30 насны оролцогчид хамрагдаж болно. Тэгээд ер нь бол яг энд байгаа яг бүх мэдээлэл нь ер нь манай Instagram ер нь нэ Зориг Foundation. Тэгээд бүх мэдээллүүд нь ер нь байгаа. Таад гоё ороод бүгдийг сайн уншаад яваарэ. За би YLP тэгээд SEYP гэсэн хоёр хөтөлбөрт ер нь зохицуулагчаар ажилладаг. Тэгээ манай YLP хөтөлбөр болохоор залуу манлайлал гэдэг нэртэй 10 сэтгүүлтэй хэрэгжиж байгаа тийм хөтөлбөр байгаа. Зориг сангийн хамгийн гууган. Тэгээ ерөнхийдөө бол их сургуулаа төгссөн ажлын гараа дөнгөж эхлүүлж байгаа 25 хүртэлх залуучуудыг сонгож аваад тэгээд жилийн 8 сарын хугацаатай хөтөлбөрт хамруулаад хичээл цуглуулад хамгийн сүүлд нь өөрсдийн багт хуваагдж байгаа төсөл хэрэгжүүлдэг нийгэмдээ хандсан. Харин манай SEYP гэдэг хөтөлбөр болохоор яг ажил орч чадахгүй байгаа их сургуулаа төгссөн ийм залуучуудыг сонгож аваад 6 сарын хугацаатай ерөнхийдөө бол ажил орох шаардлагатай бүх мэдээллийг нөгөөд 3 сарын дадлага хийлгээд тэгээд ажлын байртаа болох зорилготой ийм хөтөлбөр байдаг. 80 төгсөгчдийн бараг 80-90% нь бүтэн цагийн ажилтаа болсон. Тэгэхээр яг бүх үнэхээр юм сураад ажилдаа болоод ингэж болдог гоё аюу том боломж олгодог хөтөлбөр байгаа шүү. Хоёр хөтөлбөр хоёулаа зарцсан байгаа болохоор хоёулаа нь хүргэлээ явуулаад үзээрэй. За, сайн байна уу?
Би түрүү ярьсан тэгэхээр сайн байна. За яг нээлттэй аппликейшн хүлээж авч байгаа Зориг сангийн тамирчны манлайлал гэдэг хөтөлбөрийг зохицуулж байгаа. Тамирчны манлайлал гэдэг нь болохоор 20-с дээш насны одоо олон улсын тэмцээнд орж байсан эсвэл үндэсний шгшээгийн тамирчид оролцох боломжтой. Тамирчдыг хэрхэн карьерийн шилжилт хийхэд туслах зорилготой хөтөлбөр байгаа. Харин манай сурч цацны хөтөлбөр болохоор 10 жилийн 10 дугаар ангийн хүүхдүүд зориулсан хөтөлбөр байгаа. Энэ болохоор сурч цацны хөтөлбөр 8 сарын хугацаатай явагддаг. Тэгээд 10 жилийн хүүхдүүд 4-5-аараа хуваагдаад нийгэм чиглэсэн төсөл хэрэгжүүлдэг. Тэгээд хамгийн сайн байсан 4-5 хүүхэд нь зуны амралтаараа Америк нэгдсэн улс руу солилцоогоор явдаг байгаа. За та бүхэн миний сая 20 танилцуулсан хөтөлбөрийг сонирхож байгаа юм бол хэрвээ тавигдах шаардлагуудыг хангаж байгаа юм бол өргөдлийн маягтаа илгээх боломжтой байгаа шүү. Амжилт хүсье. За одоо би таадаг ажлаа танилцуулъя. Яг ажлынхаа бүр гоё ингээд дэлгэрэнгүй танилцуулгыг бид нар бас Instagram болон Facebook дээр нийтлсэн байгаа. Тэрийг бас bio дээр тавьчих та танарч илүү зэрэг. Би болохоор зүгээр товчхон гоё танилцуулаад явъя. Энд болохоор манай хувцас үлэгдэг хэсэг байгаа. Энд болохоор манай урамлууд байна. Янз бүрийн ном, хичээлийн хэрэгсэл, янз бүрийн одоо хэрэгтэй бүхний эндээ хийдэг. Офисын ерөнхий ингээд ширээнүүд засалт бол нэг иймэрхүү байдаг. Энэ ширээг болохоор бид RGNC Brands-аас авсан. За тэгээд миний ширээ болохоор энэ. Тэгээд би угаасаа ширээгээ танилцуулсан болохоор нэг иймэрхүү харагддаг. За энэ болохоор манай Зориг Foundation гэсэн neon sign-аас авсан. Тэгээд энэ болохоор манай 9 сарын хуваар байгаа. Бид нар ер нь бол яг энэ самбар дээр ажлынхаа хуваар яг зохицуулдаг одоо хүн болгон өөрсдийнхөө зохицуулдаг хөтөлбөрүүдийн ингээд хуваараа ингээд бичээд явцдаг. Тэгэхээр бид нарт бас ер нь ажлаа ихэд аяга амар болгочдөг. Тэгээд энд болохоор яг ширээ сандлууд аяга их байгааг харж байгаа. Энд манай яг хүчин байхгүй үед бид нар эндээ ингээд зааландаа хичээлээ танхимаар хичээл ордог байсан. Яг гаднаасаа айгу хуучин барилга юм шаргадаг мөрчлөө яг дотор нь ороод ирэхээр айгу гоё минимал загвартай айгу хөөрхөн олон залуус бужигсан тийм гоё газар байгаа. Тэгээд би ер нь бол яг Зориг санд ажилладаг айгу баяртай байдаг. Тэгээд тэр болохоор нэрээ манай хоол идээд тойроо суудаг. Тэгээд кофе, цайгаа бэлтгэдэг тийм булан байгаа. Тэгээд нэг иймэрхүү газар ажилладаг. Өмссөн хуцаа хараад байна. Одоо бид нар гэрлүүгээ хайрцгаах чинь. Би одоо харж бэлэн болоод тэгээд найзтайгаа уулзах чинь тэгээд ажлыг авчирсан болохоор тэрнээс нэг 3 хуушир ийдсэн. Тэгээд одоо яг өсөж эхэлж байна. Тийм болохоор гэртээ ороод жоох юм идээд. Бид нар 5 гэж тардаг л та. Гэхдээ 7 хүртэл 7 хүртэл бид нар байцаахгүй. Яагаад гэвэл би нөгөө офисынхоо танилцуулгыг хийх гээд